хохирогч ингээ эмнэлэгт очиж хэмжээгүйгээр нас өнгөрсөн байна гэл тийм тийш. Надад бол тийм яарч сандарч болсон баг. Ногоон гэрэл асаал уртлын шиг хөдлөл яв. Тэгэл дараагийн би ардаас нүдэлсэн чинь гараад ирсэн. Би тухайд яг тэрийг чалаад өөр ирэхгүйсэн. Ямар мянган тоочлт байгаа тэр нэг босоод ирэх гэж лалах гэдэг очлаараа л хийжсэн. Би одоо автоэрийн тоослыгээд хүний амнасанд анхаарал болгоомж өгөөсөлж хүний амнаас өхрөөс эргээр энэ чи яаж шийтгэлүүлж байгаа. Тухайд бол яг замын үзэгдэх орчин хязгаарлагдсан л тийм юмд бүрий болчихлоор гэрэл мэрэл сарнаад тийм үед машин барьж босч анхаарал болгоомж мутахаас тэр бас л гаргасан та. Тухайд жижиг тэрэгт бүрээс машинтай байсан. Тэгээд 67 настай хэмэх тий хүний амнаас төрсөн. Гэрэл солиудал тэгэл гарцсан дээр гэрэл солиудал гараад гүгт гараад ирсэн. Гарцсан дээр мөргөө тэгээд зогсоол эмнэлэгд одоо тэгээ эмнэлэг ирээл эмнэлгийн машин авч явал тэгээд ардаас нь намайг цагтанаар авал юу лээ нийслэлийн замын цагтын газар руу очиод тэгээд гисэг байж зэнзэр 2-3 цаг болсон 24 оны 10 сард хэлсээр энэ дэр 2-3 цаг болсон нийслэлийн цагтад тэгсэн чинь л хохирогч ингээ эмнэлэгт очиж хэмжээгүйгээр нас өнгөрсөн байна гэл тийм тийш. Надад бол тийм яарч сандарч болсон байхгүй. Уртлын машин хөдлөл гэрэл ногоон гэрэл асаал уртлын машин хөдлөл яв. Тэгэл дараагийн би ардаас нүдэлсэн чинь л гараад ирсэн. Тэгэл ийм л хэрэг болсон. Тэр 30-40 минуттай болчихсон байсан баг гэж би өөрийгөө бодож. Тэгэхэд би машинаас хосоож чадаагүй тэрэн дээр жоох анхаарал сорно. Анхаарал болгоомж алдсан болов гэж би өөрийгөө тэгж боддог. Өөрөө зүгээр л нэг чирийн ажлыг амьдрахын төлөө явдаг хүн угаасаа яаж тэгэл автоэврээр ямар хүн алчаал ингээд цаг юу яач гэж өстө бодож байгаа. Хойд хурдаа хасчихгүй явдаач гэдэг юм дээр хараслаас тань байдаг л ах та. Надад бол байдаг. Одоо яагаад тэр хүн зур өгцөн л хөдөлсөн юм бол бодол гэж өөрөөсөө л боддог. Уртлын машин хөдлөлийг гараал явсан ардаас нь би гарсан чинь тэрийг л зогсоочсон байсан л тэгээд анхаарал сарнсан юм хажууд хүнтэйгээл жоохон юм ярьсан явж тэрнээс бол тийм болчихлоо. Хэдий тэр хүний явах ясгүй гэрэл байсан ч гэсэн тийм болчихсон л гэж боддог. Хажууд хүнтэйгээ жоохон юм яриад анхаарал сарнсан байсан. Тэрнээс болоод юм болчихсон л гэж боддог. Би тухайд яг тэрийг чалаад өөр ирэхгүйсэн. 24 оны 1 сард жолоодох эрхээ асуулчихсан. Өмнө гоо цогццээ том тэрэг өрж байгаа. Тэгээ машин дотор сохтон унтчихсан. Сохтуурлаханд харилцсан унтчихсан. Тэгээд юу яасан чинь тэндлэхлээр нэг угаасл машин дотор амьдэрдэг. Өмнө цогццээ чинь. Тэгсэн чинь толио ураахаагүй. Та машина бүрэн парклаагүй. Тэгэл эрхийг маань нэг жилээр хасчихсан. Тэр өдөр уулын би ажлынхаа газрын үнтэй манай ажлын газрын хөлөөстэй манайх ботаниктай байхгүй. Тэр өдөр тэр хүний машинд би банк тэр хүний машин суугаад явдаг байхгүй. Манай эхнэрийн машин байсан байхгүй. Тэгээд банк тэр хүний машин суу тэр өдөр ажилдаа явахгүй. Өөр ажилд болчихлоо гэл. Тэгээд би өглөө 7 өнгөрч хахад надад байлаа. Эхнэрийг ажил дээр нь болгож өгч өгдөг чааш. Эхнэрийн машиныг унаа гэсэн чинь. Шүүхээс 27-гийн 13 гэдэг зүйл ангаар 2 жил 8 сар нээлттэй тусгай гэдэг ангаар заалтаар 2 жил 8 сар ялтгаар шийтгдсэн байна. Хар гэрээс оршуулгын зардал 35-6 сая төгрөгийн зардал гарсан байгаа. Тэрийг би оршуулгын зардлыг бол төлж барагдуулсан. Тайлгаач албаас нэмгүүлэгч хийж юм лээ. Тэр хүнийх нь тэр хүн болохоор одоо тийм иргэний шүүхээр хэмжлэх тийм сэтгэл санааны хохирол гэж тийм үү гардаг гэсэн. Одоохонд бол тэр нь гараагүй байгаа.
Ар гэрийнхэнд нь 2-3 удаа уулзч үзсэн. Тэгэл бас сүнээ алдсан ажилтдаг юм юу ах та тэгэл. Исэн читэр тэгэл би цагийн чи юу яагаад тэгэл. Тэгээд зөндөө олон л ажилт басан таад би тэр өмнөгтэй ажиллаа гэл. Өөр чадах зүйл одоо надад энэ байхгүй л. Ямар мянган удаа ажилт байгаа тэр нэг босгоо тэр биш тэгэл. Өөрийнхөө чадах чинь нэгээр ажиллаж намайг яллах гэдэг уучлаарай л гэж хэлсэн. Би ихнэр хүүхдтэй хамт амьдардаг. Ээж маань 2 дүүтэй маань зүгтстэй амьдардаг. Эхнэр маань Улаанбаатар хотод ажил хийж амьдардаг. Хүүхд маань болохоор одоо орнотод өө мэтэр сурдаг. Тэгэл бас эхнэр маань л одоо нийтдээ харахад итлээ 4 сар 5 сар талж байна. Тэгэл ирэх болгонд л үйл явдаад ар гэр ихнэр хүүхдээ л их өрөвдөж байна. Жолооны хоёрыг гасалсан байх үедээ автер жолоодод тэгээд автер ослээсэн жолоодох ирэхгүй байх үедээ машин жолоодод гээд нэг хүний энэс хөрөөсөнд айгуу харамсаж байна. Дөрмөө баримтлаад автер машин жолоодог байсан бол тэр хүмүүст тэмд би үтэд эрхээ асуул өөрийнхөө эрхийг асуулаагүй ингээд наранд ажиллаа гэл жихос махтай машины цаана тэрээр хэстлээр суугаад тоглоом биш байр хэсэгтэр сүйдээ тэрээр хэстэл барьж болохгүй анхаарал болгоомжтой ордоо